За бүгдд нь өдрийн мэнд хүргэе. Энэ Монгол Ардын нам өглөө жахаасаад би юм ярьж байна. Монгол Ардын нам өглөө 14 цаг хүртэл завсарлага авсан. Завсарлагаа сунгаад 15:30 болсон. Тэгин ч одоо яасан ийснэ ярьж хэлж энэ чуулганаа үргэлжлүүлдэг юм. Асуудал нь төсөвтэй биш юм шүү. Их хурлын дэд дарга томилуулж чадахгүй, сандал суудлынхаа асуудлыг шийдэж чадахгүй ингээд төрийн ажлыг гацаагаад тэгээ завсраар нь хов гişүүд орж ирж худлаа попрод. Ингээл арчилсан нам ажил гацаагаад байгаа юм шиг, арчилсан намаас ол төсөв гацаад байгаа юм шиг ийм нийгэмд худлаа юм гардуулах болоо. Энд хин сууж байна. Арчилсан намынхан бүгдээрээ сууж шин. Энд ардын намынхан байхгүй. Би сая сандаг очир гişүүн сайн зэрэг гişүү хоёрын тэр ярьж байгаа зүйлийг сонслоо. Арчилсан нам одоо төсвийн байнгын хорон дээр асуудлыг шийдэд ороод ирсэн юм шиг юм яриад байгаа. Төсвийн байнгын хорон дээр чи 30 хүн байдаг шүү. Тэг манайхаас 9 хүн байдаг шүү. Та нар тэгээд хориулаа байж бид нар дийлдлээ юу? Яагаад ингэ хотлоо ярьдгийг? Дээр нэг 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг арчилсан нам дээр тавьчихсан байна гэдэг. Энэ жоохон үнэлтэй. Нийт төсвийн 3% байгаа юм. Тэгэхээр бид нар нийт төсвийн 97%-ийг өөр дээрээ тавиулчихсан юм а гэдгээ улс орон дээр зарлж шít. Та нар угаасаа ингэж л явдаг л да. Өнөөдөр нийгэм болохгүй болцсон юм шиг нэг сонин юм яриад байх юм. Нийт 32 жилийн 28-нд нь төр бариад л ийм дэвшинд авчирчаад байгаа шít. Тэгээ бид нар ч харин дэвчээртэйгээр та нарын зодооныг 2 сар гаруй ард түмэнтэйгээ харлаа. Амтны хөрөөлөнд байгаа юм шиг загнахын та нар. Төсвийг бодлогоор зохицуулдаг. Та нар үнэхээр 100 гаруй жилийн настай намын бол 30 арчилсан сонгуулиас хойш 32 жилийн 28 жилийн төр барьсан бол энэ цалин цагаагийн чинь эгэ нэг дээрэм тоноолын аргаар нэмдэггүй. Энд чи одоо та нарын хөгжлийн хөтлөөр бодлого зорилтондоо тойруулж нэмдэг шүү дээ. 16-аас 20 он 64-ийн бүлэг байсан. 20-оос 24 он 62-ийн бүлэг байсан. 24-оос одоо 68 байна. Та хоёр тасарч хуваагдчихад хичнээн одоо сар жилээр модчаад ингээд арс нам руу худлаа яриха бол сандаг очир гişүүн сайн зэрэг гişүү хоёр яг хэлээд байна шүү дээ. Арчилсан намынх нэг яаж хийж гоод 200 тэрбум төгрөг тавиулцсан гэдэг чинь нийт төсвийн 3%. Бид нар 97%-ийн хуваагаад авчихсан юм а. Энэ дэд юу ч өгөхгүй байх ёстой байсан чинь харин 3%-ийг тавьчихсан байна хөөх юм. Ингэж хэлж болох юм уу? Тэгэхээр та нар бол асуудал нь завсарлага авсан бол орж ирээд төсөө үргэлжлүүлэх ёстой байсан. Их хурлын дэд даргатай л байсан та нар. Үндсэн үлж өчөөгүй бол өнөөдөр тэгээд өдөрдөө даваад явах л байсан. Болохгүй гэсээр байтал болно гэсээр байжгаад үндсэн үлээ дэвсэлж хайчаад тэгээд дараагийнхаа дэд даргаыг бас хуульж өчөд тавиулах гэдэг. Хэзээ байхдаа та нар одоо ийм болцсон. Та нар одоо 28 жилд нэг цоожгүй эскалатанд ороод иддэг. Энэнийг л одоо 100% идүүлсэнгүй. Энэдэд одоо нэг бас нэг ер нь хөрөнгө оруулалт гэдэг чинь бид нар гадаадад юм барья гэв шүү дээ. Монгол улсын хаана ихтэй нэг хөрөнгө оруулах гэж шүү дээ. Тэгээ аль нэгэн аймагт нэг жоохон нэг сургууль юм уу цэцэрлэг тавьчихсан байна. Юуг нь өгчих гээд байна. 100 жилийнхаа ойг хийж байгаа сум эсхий гэрт цэцэрлэг нь явж гин. Тэгээ тэн дээр цэцэрлэг тавиад өгчөөч гэж хэлэх нь яагаад та нарын зөвөг хүргээд байгаа. 1 минут нэмж тодруулъя. Тийм учраас худлаа ингэж материал нулимс соногдгаа боль та нар. Төсвийн байнгын хорон дээр та нар ямар ч шийдвэр гаргавайгүй л 30-аад гишүүний хориод нь байж бүх бодлого зохицуултыг бүх байнгын хорон дээр болж байна. Өнөөдөр гөлөг төөрүүлж байгаа юм шиг нэг сарыг авлаа. Тэр Эрдэнэт гишүүнд би үхэл гэсэн гараа явуулсан байна. Цалин нэмээгэнгүүт гардагшаа гараад попордог. Гүйж орж ирэнгүүтээ тэрийг үгүй болгочих, энийг үгүй болгочих. Ямар ч судалгаа тооцоо байхгүй далайн дээрэмчин шиг загнаж байгаа. Ингэж төсөв баталдаг юм уу? Ингэж төр барьдаг юм уу? Тэгээд бүгдээрээ хаяад уруулаа өнжүүлээд алга болчихно. Тэнд би учир сайдыг бас одоо жахаа сайдыг энд орж ирсэн сайдыг баярлж байна. Гэхдээ та нар орж ирснийх нь буруу биш. Хариулт өгөөд би ахад тодруулъя гэж бодож байна.
Монголын төрөөр 28 жил тонгоччоод тэгээ сүүлийн 2 жил 2 сар амтны хөрөөлөн шиг загинчаад тэгээд нэг За ер нь бол хэлж шít нийтдээ улсын төсвийн шууд хөрөнгө оруулалтаар 2026 онд 3.2 их найт төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Дээрээс нь 1.9 их найт төгрөгийн тусламж зээлээр хөрөнгө оруулалтыг санхүүжүүлдэг. Нийтдээ 5.1 их найт төгрөгийн хөрөнгө оруулалтыг эрхчил тавьж байгаа. Тэндээс одоо энэ Арлсан намын гишүүд бол энэ засгийн газрын төвшөнд бол ямарваа нэгэн тийм хөрөнгө оруулалтыг тавьж чаддаггүй. Нэг ширхэгч. Энэ улсын төсөв батлах бол маш том одоо үндсэн хуулийн дараа ордог хамгийн том эрхүүдийн нэг. Энэ дээрээ орон нутгийн одоо нэр дэвшиж гарч ирсэн тэр хүмүүс орон нутгийнхаа хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг тавьдаг. Энэ нь одоо Арлсан намын гишүүдийн хувьд бол яг ингээд тоогоор нь хэлчихээ 190 орчим тэрбум төгрөгийн одоо хөрөнгө оруулалтыг орон нутгатаа тавьсан. Энэ нь улсын төсвийн 26 онд хийгдэж байгаа нийт 5.1 их найдын дөнгөж 3.8% нь 3.8%. Арлсан нам бол 42 бол 3.1 нь одоо энэ сууж байгаа 33% сууж байгаа. Гэтэл одоо ингээ 3.8%-ийн одоо нийт хөрөнгө оруулалтын 3.8%-ыг л тавьсны төлөө ийм одоо хачин зүйл ярьдаг нь бас буруу гэж бас та бүхэнд хэлмээр байна. За Жамблын Ганбаатар гишүүн асуултанд хариулна. За Жавхлан сайд хариулъя. За Бацар гишүүний асуултанд хариулъя. Бүлэг хуралдаж байна. За энд бол завсарлага дууссан. Тэгээ бид орж ирээд дурлаа үргэлжлүүлж байна. За бүлэг бас тэндээс биднийг дуудаад хоёр талд дуудагдаад ингээд чуулганаа өндөгдгээд энд орж ирээ сууж шүү Бацар гишүүнээ. Нэгдүгээрт, хоёрдугаарт за миний лав сууж ирсэн энэ 3 парламентын хугацаанд энэ хөрөнгө оруулалтууд нэг айхтар ус төржөөд Ардсан нам ардын нам гэж хит ихтэй ялгараад явсан юм байхгүй шүү дээ. Тийм байхгүй шүү дээ. Хит ялгарсан тийм юм байхгүй шүү. Ардсан намынхныг цөөнх байх үед бид яаж хүндэтгэж яаж энэ хөрөнгө оруулалтуудыг бодлууд нь яаж явж ийлаа. Одоо байсан гişүүд өөрсдөө бас энийг бас шудраг хэлэх хэрэгтэй шүү. Бүрдүүрч гişүүнээ таа ч гэсэн одоо дарга урал даргалж байна. Хоёулаа одоо 3 дахь парламенттай сууж байна. Та одоо сонгуулиор очиод энэ миний тавьсан хөрөнгө оруулалтууд энэ одоо бид нар ингэж ажилласан ингээд зөндөл юм яриад явах боломжууд гарч л байсан баг. Орд тасаг биш тийм гэж ерөөсөй байхгүй шүү. Тэгэд хөрөнгөөр одоо жишээ нь 2026 онд орж иж байгаа 8.8-аас чинь 3.2 нь л улсын төсвийн хөрөнгө оруулалт байна. Үргэлжилж байгаа нь 2.2. За шинэ нь одоо нэг их найд гарантал байна. Энэ дотор л ярина л да. Нэг их найд гэдэг дүн дотор л ярина. Шинээр эхлэж байгаа хөрөнгө оруулалтуудыг бол тэр 3 байна уу хэдэн байна. За яг гоо тэр хувийн тэрийг бол би нэг одоо маргалдмааргүй байна. Хөрөнгө оруулалт бол хөрөнгө оруулалт. Тантай тэр одоо санал нэг байна. Гадаадд хөрөнгө оруулалт хийж байгаа биш. Монголын ард түмэндэл үлдэх ёстой. Монголын ард түмэндэл одоо төрийн үйлчлэгээ хийж байгаа ийм л одоо байшин барилга чинь л хөрөнгө оруулалт шүү дээ. Тэгэхээр хэдүүл ямар нэг аргаар ямар нэг байдлаар хуулинд нийцүүлээд төсвөө урагшлуулъя. Одоо бид чинь 5 ил зүйлэгтэй болцсон. 55 хоног алдсан шүү дээ. 9 сарын 1-нд өргөн барьчаад бид нар 10 сарын 17-нд дөнгөж 2 дахь хэлцүүлгээ хийсэн. 10 сарын 22-ын хүртэл одоо байнгын ороо улсыг хурлаас баталж өгдөг ажлын хэсгээ хүлээгээд аргаа бараад байнгын орон дээрээс батлаад ингээд өнөөдрийг хүртэл явж байна. Энэ ажлын хэсгөө сайн ажилласан. Одоо чадгаас нь чадахгүй хүртэл ажиллаж байна. Маш хүнд нөхцөлд 9 сарын 1-нд засгийн газрын өргөн барьсан одоо тэрнээс хойш энэ одоо 2 сарын хугацаанд улс төрийн нөхцөл байдал одоо маш хүнд болсон. Гадна талдаач тэр ордон доторч тэр. Ингээд одоо аль болох олон нийтийн тавьж байгаа энэ шаардлага за бас хамгийн одоо олон санал авч энэ салбараа хамгийн их анхаараарай гэсэн энэ боловсролын салбарыг мөн одоо эрүүл мэндийн салбар энэ бүхнийг одоо арай хийж одоо бас тавьж байгаа шаардлагуудыг багтаах гэж энэ ажил. За нэмж тодруулъя Жамбын Батцаар гүшүүн.